сайн байцгаана уу? Шинжлэх ухааны танин мэдхийн од мөндөр сувагт автоморил хөтлөгч ононгийн бэлтгэн өргөдөг цус 50 дарангуулагч нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids мөн Отривентэй чөлөөтэй амьсгалцгай Отривент дэмжиж ажиллаж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз мөн од мөндөр радио 83.307 хос толгойноор хүрч байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За өнөөдөр хэдүүлээ цус 50 дарангуулагчийн сүүлийн дарангуулагчийг ярих гэж байгаа. Тэгээ хэдүүлээ энэ арабын ертөнцийн бүгд найрамдах сир гэдэг улсын талаар ярих гэж байна. За сирийн талаар жоохон мэдээлэл өгөхөд бол албан ёсны нэр нь арабын бүгд найрамдах сир улс гэдэг. Нийслэл нь бол Дамаск хот. Тэгээ хамгийн эртнээс одоо хүн тасралтгүй сууршиж ирсэн хотуудын нэгт тооцогддог хот юм байлээ. Тэгээд газар нутаг нь бол 185 мянган хавтгай дөрвөлжин километр. Өвн Говь аймгаас нэг жоохон том газар юм байлээ. За албан ёсны хэл нь бол араб. Тэгэхээр байршлын хувьд одоо ойрхон дорны уулзвал гэгддэг одоо Турк, Ирак, Йордан, Израиль, Ливан улсуудын яг дунд оршдог нэг улс байгаа. Одоо яг Африк, Араб хоёрыг нийлүүлэхэд байдаг улс байт юм байлээ. Тэгээд энэ улс бол 70 гарцтай. Тэгээд газар дундын тэнгисийн эрэг хэсэг нь маш үржил шимтэй газар байсан учраас тэнцээс одоо бүр эртний цаг үеэс олон хүмүүс олон жил амьдарч ирсэн цаг хугацаатай байлээ. Тэгээд энэ жижиг газар нь нутагтай боловч угсаатан шашны хувьд бол холц маш их байт юм байлээ. Арабууд олох байдаг. Гэхдээ Курд, Армени, Асир, Туркмен угсаатууд бас байт юм байлээ. Шашин голсон байдаг. Тэгээд Сүннит ислам шашин голсон. Тэгээд Алави, Христос, Друз, Исмаили гэсэн шүтлгүүд бас байт юм байлээ. За Алави гэдэг нь өнөөдрийн дугаараар бас нэг онцлогдож ярина. Алави гэдэг нь одоо шит исламын нэг урсгал байт юм байлээ шүү. Тий. За тэгээд энэ өвөрмөц улсад одоо 2000 онд гарч ирээд 24 жил ерөнхийлөгч хийсний эцэс тунсан Башар ал-Асадын талаар өнөөдөр ярих гэж байгаа. За 2000 онд гарч ирээд 24 жил ерөнхийлөгч хийсэн гэхээр одоо бүр саяхан яг энэ дэглэм нурсан байгаа байхгүй юу. Бараг од мөндөр эхэлж яхад нурсан дэглэм байлээ. За 20 дугаар зуун гарахаас өмнө Сир улс бол 400 жилийн турш Отоман гүрний эзэмшилд байсан. Тэгээд дэлхийн 1-р дайны дараа Францын эзэмшилд ороод 1944 онд Америк нэгдсэн улс Сирийн тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрсөн байлээ. Тэгээ энэ мэдээллийг нь бол одоо яг Франц бол хүлээж аваагүй. Яг л энэ чинь манай колони ш тэгээд Сирт шууд албан ёсны дайн зарласан байдаг. Тэгээд энэ Дамаск хотыг нь бөмбөгдөд эхэлж исэн. Тэгсэн чинь одоо нэг олон улсын дарамт шахалт гарч эхэлж байгаа хөөх дэлхийн 2 дугаар дайны дараа чи яг л дэлхийд даяар чинь энэ улсууд чинь тусгаар тогтнол зарлаад штэ колонд тусгаар тогтнол зарлаад штэ. Тэрийг яг та нар хүлээн зөвшөөрөх байгаа юм бэ гэд улсын төвшөнд Францны бууж өгсөн юм байлээ. Тэгээд 1946 онд Сир улс яг албан ёсоор байгуулагдчихсан. За тэгээд 1946 онд байгуулагдаад байжсэн чи яг 20 жилийн дараа Сирийн баруун урд талтай Израиль гэдэг улс байгуулагдчихсан. За тэгээд түүхэндээ бол Израиль улс чинь яг арабын ертөнцийн одоо нэг заналт дайсан болж гарч ирж байсан. Тэгээд одоо ч хүртэл энэ хоёр ертөнцид бие биенээ харж үздэг хിവэрэ байгаад байдаг. Тэгээд нэг янзын Сир улс ингээд яг очроо олж амжаагүй байхад энэ арабын ертөнц Израильтай дайн зарласан байдаг. Тэгээд энд нь одоо арабын талаас шахалтаар Сир яг оролцсон юм байна энэ дайнд. Тэгээд энэ дайнд одоо мэдээч арабын ертөнц бол бүр гутамшигтайгаар ялагдчихсан. Тэгээд энэ үед нь Сирийн харин бас ороод ялагдаад тэгээд Сирийн арим юу гэж хэлж ирсэн бэ гэхээр за энэ бид нар ялагдсан шалтгаан бол одоо манай Сир улсын засгийн газар маш одоо сул дорой эв нийлэлгүй байна. Тийм учраас манай арим энэ улс төрд орох хэрэгтэй байна гэд арим нь улс төрийн нөхцөл байдалд орж эхэлж ирсэн байлээ. За тэгээд энэс болоод 1949 онд одоо бүр 3 удаа цэргийн эргэлт гарч исэн. Тэр манай өмнө цус дарангуйч нэвтрүүлэн ярьдаг шиг одоо армийн генерал нь бие биенийг ингээл ээлжүүлж ирээд төсөж байгаа гэсэн юм байлээ. Тэгээд энэ маягаар явсаар байгаад Сир улс одоо бол амар маш докторгүй хэцүү нөхцөл байдалтай улс болоо хөрчиж байгаа. Тэгээд энэ ойрхон дорны түүхийг ярьж яхад одоо заавал мэдээч бүх арабын бүгд найрамдах улсыг байгуулах гэж оролдож исэн Египтийн Гамал Абдел Насир яригдана. За энэ хүний талаар олон өөр дугаар дээр ярьж байгаа учраас нэг нарийн яриад байхгүй. Гэхдээ 1958 онд энэ Насир бүх арабын бүгд найрамдах улсыг байгуулж Сир энд одоо нэгдэж
гишүүн болж орж ирсэн байлээ. Тэгэхээр энэ хоёр улс Египт, Сир хоёр нийлээд нэг улс байгуулж байгаамаа. Тэгсэн чинь энэ Насир бол өөрөө нэг янзын дарангуулагч хэм маягтай хүн байгаад байсан. Тийм учраас одоо Сирийн бүх улс төрийн намуудыг нь татан буулгаад Египтэд нэг бүсэн одоо шингээж оруулах гэж оролдож исэн байлээ. За тэнгуут нь энд бол одоо мэдээ Сирийн ард иргэд бүгдээрээ дургуутсаж эхэлж байгаа. Яг ингээл тусгаар тагтнаа байжсэн чи кивгийн дайн зарлал. Тэгээ нэг дайнаас гараа байжсэн чи Египтийн нэг хэсэг улс болчихгод бүгдээрээ гомдолж эхэлж исэн. Тэгээд 3 жилийн дараа офицерууд дахин төрийн эргэлт хийгээд Сирийг Египтээс салгасан байдаг. За тэгээд 1963 онд Батнам гэж гарч ирж исэн. Тэгээд тэд нар гарч ирээд ерөнхийлөгчийг түлхэж унгаагаад өөрсдөө төрийн эрхийг булааж авсан юм байлээ. За тэгээд энэ тэнд одоо энэ Батнамыг эсэргүүцээд чагсаал цуглаан болж исэн. Тэрнийг бүгднгийн цус урсган дарж исэн байдаг. Тэгээд салан цус гаргалагчдыг бүгднийг ингээ хайр найргүй устгаж эхэлсэн юм байлээ. За ингээд 2 жилийн дараа 1965 оны 9-р сарын 11-нд одоо Башар ал-Асад гэдэг хүү өнөөдрийн манай голдор Дамаск хотод ирээдүйн Сирийн дарангуулагчийн айлд төрсөн юм аа. За ирээдүйн Сирийн дарангуулагчийн айлд төрсөн гэхээр одоо аав нь ч дарангуулагч, өөрөө ч дарангуулагч гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо залгамж халаатай дарангуулагчийн талаар ярих гэж байгаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг Сирийг хямралсан эцэг хүү хоёр гэдэг нэртэй дугаар шүү. За тэгээд Башарын эцэг Хафез ал-Асадын талаар бас нэг жоохон мэдээлэл өгье. За Хафез ал-Асад бол одоо нэг язгууртан угсаа бол гаралгүй. Алави гэдэг нөгөө шид муслан шашны Урсгалын ядуу айлд төрсөн юм байлээ. Тэгээд 1952 онд одоо Хомос хотын Цэргийн ахтамд элсэж орж исэн. Тэгээд нисгчээр төгссөн байдаг. Тэгээд энэ айрамд ажиллаж их хугацаанд Египтийн нийлсэн байгаа шүү дээ. Египт Сир хоёр нийлж байгаа. Египтэд одоо алба хаж исэн байлээ. Тэгээд энэ хугацаанд одоо Батнамд ороод Батнамын цэрэгдсэн жигүүрийг анх байгуулсан юм байлээ. Тэр яг одоо энэ Египтэд байж ихтэй одоо армийн талаараа маш мэддэг болж исэн. Одоо за арми чи ингэж үдирдэх юм байна шүү дээ. Армийн зохицуулт юм байдаг шүү дээ. Бүгдийг Египтээс сурчаад Сирт буцаж ирж исэн юм байлээ. Тэгээд одоо 1963 онд одоо Батнам төрийн эрхийг авахдаа бол иргэний удирдлагатай байсан. Тэгээд 3 жилийн дараа энэ Хафез өөрөө удирдах яагаад нам дотроо төрийн эргэлт хийсэн байдаг. Тэгээд өөрөө өнөөдрийн гол төр Баширыг төрсний 1 жилийн дараа Батлан хамгааллын сайд болгосон юм байлээ. Нам дотор төрийн эргэлт хийж яагаад. Тийм тэгэхээр одоо шууд дарангуулагч болж байгаа нь харагдчих واخхой юу. Шууд хүчээр эрх мэдлээ болгоо авчиж байна. За тэнгүүт 1967 онд Израиль Арабын улс хоёрын хооронд одоо ахаад нэг дайн гарч исэн. Тэгээд энэ дайн бол одоо 6 хоногийн дайн гэж нэрлэгддэг. Яг гэвэл одоо Израиль Арабын ертөнцийг 6 хоногийн дотор одоо шууд дах болгосон юм байлээ. За тэгээд Сир улс бол одоо энэ стратегийн чухал газар болох Голаны өндөрлөгийг алдсан юм байлээ. Энэ үед энэ дайнаар тэгэд энэ үед одоо энэ Хафез юу гэж анзаарсан бэ гэх юм бол за энэ Сирийн засгийн газар нэлээд хуучирсан байгаа даа. Тэгээ ердөөсөө сайжрахгүй байгаа даа. Тийм учраас Хафез ингэж хэлсэн байдаг. Илүү сахилах бот цэргийн ив нэгдэлтэй асуудалд илүү бодитоор ханддаг төр хэрэгтэй байна гэсэн агуулгатай зүйлсийг яриад гарч ирж байсан. Ингээд ялгцснаас 3 жилийн дараа Хафез Батнам дотроо бүх өрсөлдөгчдөө зайлуулж агаад өөрөө ерөнхий сайд болоод 1 жилийн дараа ерөнхийлөгч болсон байдаг. За тэгээд Батнамын удирдлагууд нь бол энийг нь ихэндээ хөлийн зөвшөөрж исэн юм байлээ. Хафезыг яг тэргүүнд тавих нь яг гэвэл одоо өөртөө Хафезыг уртаа тавьчаад тэгээд энэ Батнамын одоо нэг удирдлагууд нь хөшний хараас одоо сүйдрийн засгийн газар байгуулад одоо Хафезыг Google-тэй шиг удирдах гэж бодож исэн. Уцаг хөлтэй болох. Тийм уцаг хөлтэй болох гэж исэн. Тэгсэн чинь яг үүндээ бол энэ Хафез өөрөө яг тэргүүлэгч байсан учраас одоо намыгаа удирддаг болсон байдаг. Яг одоо ингээд Сир улсыг ярих юм бол одоо Хафез бол яг хамгийн өргөл дээрээ байдаг. Хафезийн доор нь гэх юм бол одоо цэрэг болон тагнуулын газрууд нь байж байгаа. Тэгээд энэ цэрэг болон тагнуулын газар нь одоо эднэрийн дараа Батнам нь орно. Тэгээд Батнамд байгаа удирдлагууд нь орно. Тэгээд намыга тойроод одоо бүх үйлдвэрчний эвлэл, мэржлийн нийгэмлэгүүд, малчид тариачдын эвлэл, оюутны холбоо зэрэг байгууллагууд байдаг. Тэгээд одоо энэ институт ингээ намаа тойроо байж байгаа ч гэсэн институт болгоны тэргүүнд Хафез яг өөрөөртөө үнж хүмүүсээ тамилдаг байсан байгаа тоххой юу. Тэгэхээр одоо бүх шатанда ингэж Хафезд үнж хүмүүс байсан гэсэн үг. Тийм учраас одоо Сирийн засгийн газар Хафезаас одоо ердөөсөө салж чадхааргүй нөхцөл байдалд хүрсэн байсан юм билээ. Ямар ч
Симхи гаргаагүй юм тий. Тэгсэн. Тэнгүүт одоо засгийн газар одоо нэг эсрэг дуурсан этгээдүүд дандаа нэг зөвх шошго олон байсан байгаа байхгүй юу? Одоо яг юу хэлж байгаагаас шалтгаалаад одоо за энэ хүн чинь миний эсрэг яриад шүү дээ. Энэ хүн чинь одоо еврей хүн чинь шууд одоо жууд одоо зайнист үзэлтэн гэж нэг шошго заач чинь эсвэл исламист, Ирак, Туркийн тагнуул гэдээ бүгдэнд нь шошго заалж жагаад бүгднийг зайлуулаад шоронд хийждэг байсан байлаа. Яллах арга өчнөн байсан байна. Харин тийм одоо юу л ярьж чинь за чи чинь тийм хүн шүү дээ гэж шууд зайлуулж байна. За тэгээд 1967 онд одоо нөгөө Голаны өндөрлөгийг алдсанаас хойш Хафиз Сирийг одоо хамгийн хүчирхэг айрамтай улс болгох гэж шийдсэн байдаг. Тэгээд хэдхэн жилийн хугацаанд одоо Израильтай бараг тэнцэх одоо Израильтын дараа хоёрт орох хамгийн том айрма бэлэн болгоцсон байсан юм бэлээ. Тэгээд энэ айрма бэлтгэхэд хамаг төсвөн мөнгө тусламжаа бол одоо угаасаа зөвлөлт холбоот улсаас авч ирсэн. Тэгээд зөвлөлт холбоот улсаас хүмүүс ирж дэмжлэг тусламж техникээр хангадаг байсан юм бэлээ. Тэгээд улсынх нь төсвийнх нь одоо ихэнх нь цэрэг хайрамд зарцуулсан учраас нэг улсын хөгжил нь бол шууд энэ зогсчихж байгаа байхгүй юу тий. Улстай эдийн засгийн хөгжлийг ердөөсөө хийгээгүй бүгднийг зэрэглээл хийгдээс учраас цэрэг нь улам том болоод идэг. Тэгсэн чинь эдийн засаг одоо борлуулах цаашаа гарах бүтээгдэхүүн бүгд тэрэ багасаад эхэлж байсан юм байна. За тэгээд 1973 онд Йом Кипурын дайн гэж байсан. За энэ дайн бол одоо ахаал мэдээж Израильтай хийсэн дайн байгаад байгаа. Тэгээд одоо Египт, Сир хоёр нийлж ягаад Израилийн эсрэг дайн зарлж байгаа. За тэгээд Египт, Сир хоёр нийлж ягаад Израилийн эсрэг дайн зарлж байхдаа эхэндээ бол амар амжилттай байсан. Одоо бүр цохилтууд нь гой гой яг байгуудаа олоод Израиль одоо бүх фронтоор ухарч эхэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Америк Operation Nickel Grass гэдэг цэргийн ажиллагаа явуулаад 22 мянган тонн зэвсэг техник сум хэрэгслийг нисдэг тэргээр зөөж жагаад Израилийн дээрээс тусламжаар өгсөн юм билээ. Тэгсэн чинь Израилийн чинь бүгдээрээ зэвсэгтэй болчихж байгаа. Тэгсэн чинь нөгөө Арабын улсууд чинь одоо Египт, Сир хоёр чинь ялнаа гэж бодож исэн чинь гівэнд ялагдаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ энэчнээс Арабын улсууд за бид нар энэ Израильд дайн зарлах юм бол яг ялах гээд ирэх юм бол Америк дандаа туслаад ах юм байна. Энэ Америк ч хэзээ ч Израилийг ялагдуулахгүй байна гэдгийг мэдж авсан юм билээ. За тэгээд энэнийг нь ойлгосон Египт улс шууд Америкийн нэгдсэн улстай инхийн гэрээ хийсэн байдаг. Тэгээд энэ инхийн гэрээ нь бол нууц гэрээ байсан юм билээ. Хоёул хамтран ажиллагч байна гэж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Отрывинтэй чөлөөтэй амьсгалын Отрывин дэмж ажиллаж байгаа. Тэгэхээр Отрывин маань яадаг вэ гэхээр хамрын битүүрл одоо хугарал гэмтлээс болоод хамрын салстанд одоо ингээд далилт морилт үсээд хүчил төрөгч дутуу амьсгалдаг. За эсвэл харшлын гаралтай бас одоо хамрынх нь салст нь ингэж хавддаг, битүүрдэг. За энэ байдлаасаа болоод та амьсгал дутуу аваад байгаа бол энэ эрүүл мэндийн хувьд одоо маш хор хөнөөлтөй урт хугацаанд хортой ийм одоо өдөр бүр давтагдж байгаа дадал болчихж байгаа шүү. Тэгэхээр энийг та ямар нэг одоо хамрын цацлах тусаалах хэрэглээд ойр ойрхон хэрэгжилж өөртөө төвөгтэй за бас нэг юмний хамааралтай болж байгаа юм шиг мэдрэмж авахгүй бай гэвэл та Отрывиныг хэрэглэх боломжтой байна. Энэ нь болохоор 12 цагийн турш таны хамрын битүүрлийг арилгана. Нэг удаа тусаахад 12 цаг гэдэг чинь та нэг хоногтой нэг эсвэл хоёр удаа л хэрэглэх нь байна. За бүр эхний минутаас эхлээд төргөө үйлчлээ таны хамрын битүүрлийг хурдан хугацаанд арилгана. За дээрэс нь чигшүүлэгчийн найрлагатай болохоор тэр хорсоод хураашаад байдаг тухгүй санагдуулдаг мэдрэмжүүд илэрхгүй. За манай энх хотын хэлдгээр бол одоо тэр хамрын олон удаа тусаалга хэрэглээд байх тусам хураашаад байгаа юм санагдаад за тэгээд битүүрийг багт нүртэл дахиж тусаалга тусаагаад нэг юм дадал нь өөрөө нэг юм циклд оруулцдаг гэж ярьжсэн. Тэгэхээр та аль болох бага хэрэглэх үйлчилгээтэйг нь сонгол бас зүгээр юм. Дээрэс нь мэдээж эмзүүчээс асууж иж хэрэглэнэ. Амьсгалын замын судснуудыг агшаагаад битүүрлийг арилгаад байгаа юм да. За манай нөгөө харшилтай хүмүүс бол өстой хамгийн түрүүнд сонсоод яшгүй мэн л гэж бодох бах. Тэр чи өдөржин л хамарлуугаа нэг тусааж харагддаг. За бүх юмын сонгодоор хөдөлтөөлөгдөж байгаа 9988 950 судасны дугаараар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Эмч эмзүүчээс асуугаарай. За баярлалаа. Баярлалаа. За Сир бол одоо энэ нууц инхийн гэрийг одоо нууц хилцэрийг бол ердөөсөө мдээгүй. Тийм учраас одоо нэг янзын Египтэд цуг дайнд орж исэн чи Египт ингээ ухарчиж байгаа байхгүй. Тэр бүр яг ингээ дагцлуулсан мэдрэмж авчиж байна. Одоо бүр яг ингэ төсөөлөд үзэх юм бол Израиль ингэ нэг том
арслан байдаг. Египт гэх нэг том чон байдаг. Тэнгүүд Сир улс гэх нэг нохоо гэдэг байхгүй юу? Нохоо чон хоёр нийлж ягаад арслангийн өөдөөс дайн зарласан чинь нэг мэдхэд нохоо ингээ хажуу талаагаа гарсан чинь чон байхгүй болсон. Арслангийн өөдөөс ганцаархнаа байлж байна. Тэгэд мэдээч одоо Сир улс одоо шууд арсландаа бот цохиулчихж байгаа. Тэгсэн чинь за энэчнээс за Америкийн нэгдсэн улс гэдэг нэг том арслан байгаа юм байна. Израиль гэдэг нэг том арслан байгаа юм байна. За энэ дэлхий дээр чи одоо ямар өөр том арслан байдаг вэ гэж Сир улс бодож байгаад мэдээч зөвлөх холбоот улс байна шүү дээ. Гээд зөвлөх холбоот улстай бас л одоо баг инхийн гэрээ хийсэн. Тэднээс маш их мөнгөнд тусламж зээл авч ихсэн юм байлээ. За зөвлөх холбоот улс яагаад Сирийг дэмжиж исэн бэ гэх юм бол энэ ч одоо яг одоо хүйтэн дайны үеэр байсан байгаа учраас ингээл нааша цаашаа болоод идэг. Тэгээд Египтийг Америктийн талд алдчихсан зөвлөх холбоот улс болж байгаа. За ийм том нэг хэсгээ тийм нэг том чоноо Америкт алдчихлаа. Тийм учраас бид нэр Сирийг заавал авч үлдэх ёстой шүү гэд Сирл хамаг мөнгө тусалж эхэлжсэн байдаг. Тэгээд Сирийн хувьд одоо нэг янзын энэ хоёр том арслангийн голд одоо дайнд нь орж байгаа маш хэцүү цаг үеийг туулах нохоолоо урьдчиж байна. За тэгээд энэ дэр нэмээд одоо нэг бас олон улсын нөхцөл юу байсан бэ гэх юм бол газрын зураг дээр харах юм бол одоо Сир, Израиль улс хоёрын хооронд Ливан гэдэг нэг жижиг улс байгаа. Тийм. За энэ Ливан бол яг энэ үед дотроо иргэний дайнтай байсан. Нэг талд Христос шашинтан, нөгөө талдаа мусульман шашинтнууд хоорондоо ингээ байлдчихсан. Тэнгүүт ингээд энэ дайнд нийлүүлээд авъя л да гэж бодох. Энэ дайнд ч гэдэг амар сонирхолтой заяа. Би бүр яг ингээд бодоод үзэхээр зөв ч юм шиг буруу ч юм шиг санагдаад байгаа. Энэ дайнд одоо мусульман толгойд нь ялаад эхэлж байгаа байхгүй юу? Тэнгүүт нь Сирийн хувьд уул нь ашигтай шүү дээ, тий? За энэ манай хажуу талын хөршид мусульманчууд ахан дүүс минь ялаад байна. Тэгэж бодох ёстой байтал энийг одоо энэ улсын дарангуулагч Хафез ердөөсөө таалагдаагүй юм билээ. Яагаад Хафез таалагдаагүй гэвэл энэ Ливан гэдэг улсад мусульманчууд нь ялаад эхлэх юм бол Израиль Ливан руу дайрах эрсдэлтэй болчихж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл тийм шашны хувьд за энэ чинь нэг мусульман улс байна, энэ чинь нэг мусульман улс байна. Тийм учраас Ливан одоо иргэний дайныхын дараа сул дорой байгаа дэр газ дайрчаа гэд эзлээд авах эрсдэлтэй байсан. Тэгэнгүүт Ливаныг эзлээ авчих юм бол энэ Сир гэдэг улс чинь энэ талаасаа Израиль, энэ талаасаа Израильгээ хоёр талаасаа фронтоор байлгах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тийм учраас энэ улсыг заавал голдоо бамбаа байлгах хэрэгтэй байна гэдгийг энэ Хафез ойлгоод анзаараад тэгээд энэ хоёр талыг нь одоо энийг нь ялгаж болохгүй гэд мусульман тал нь ялаад эхлэнгүүт шууд мусульмануудаа бөмбөгдөж гэлсэн байдаг. Тэгэхээр өөрийнхөө ахан дүүслүү шууд бөмбөгдөд эхэлчихэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ одоо Хафезийн айрам одоо Ливанд байсан ахан дуусаа бөмбөгдөж алж талж эхлэнгүүт энэ тухай мэдээ бүр ингээд Сир улс даяар тархаж эхэлж байгаа тийм. Сир тухай хараад ирсэн сонсож байгаа шүү дээ. Энэ юу вэ? Манай ерөнхийлөгч чинь ягаад манай адилхан шашинтай хүмүүс ах түн дээр лөө бодоод эхлэв. Энд Христос талд бодох хэрэгтэй биш үү гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд энэ уралтыг одоо хийж байгаа Хафез болон түүний одоо нам дотор нь байгаа том удирдлагууд нь бүгдээрээ шид Алави урсгалтай хүмүүс. Тэгсэн чинь Сир улс нь өөрөө нөгөө урсгал байгаа байхгүй юу? Исламын нэрийг мартчихлаа. Шид урсгал тэгээ нөгөөх нь сүннит. Тийм сүннит урсгалтай байсан учраас энэ сүннит исламууд нь бодож байгаа байхгүй юу? Мусульманчууд нь за эдгээр чинь өөртөө өөр урсгалтай байж ич ягаад энэ сүннитүүдийг алаад байна. Эдгээр бараг биднээс урах гээд байгаа юм биш үү гэж ойлгож эхэлж байгаа. Тэгээд энэ Хафезийн эсрэг юу зарласан байдаг. Жихад гэж одоо ариун бурхны дай зарласан юм байлээ. За тэгээд энэ сүннит мусульманчууд нь бүгдээрээ энэ Алави намын гишүүн эмч хуульч төрийн албан хаагчдыг толгой дараалан бүр ингээ хядаж эхэлж байгаа. Тэгэд энэ яг ингээд Сир гэдэг улсад иргэний дайны нөхцөл байдал бүр тэт эхэлж байна. За нэг удаа Хафез нийслэл хотод байж исэн чинь нэг дипломаттай хүлээж аваад уулзах гэсэн. Яг ингээ уулзж исэн чинь мусульманчууд нь товтолж орж ирээд дипломаттай буута тэг гранат энэ Хафезийн урд шидсэн байдаг. Хафез энэ граната харангуут шууд ингээ өшөлтөж байгаа. Компьютер өшөлтөж байгаа. Тэгсэн чинь би хамгаалагчнууд яг тэр гранат Хафезийн голоор нь ороод 2-3 хүн амнасаа алдсан байдаг. За тэнгуүтээ энэ Хафез ч ууралж байгаа шүү дээ. Энэ мусульманчууд яаж нэ тэг яаж намайг ингэж алах гэж оролж байна гэд маргааш өглөө нь Хафезийн дүү
Рифат Ал Асад нэг том шоронгийн дээр ингээ бортод буугаад хэсэг дээрээсээ буугаад тэр шорон дотор байсан 1000 мусульман хоригдлыг оронд нь унтаж яхад нь шууд шүршээд алдсан байлээ. Тэгэж одоо би нэгээ ингээл алж эхэлж нэг иргэний дайны нөхцөл байдалд хүрчээд байгаа. Тэгээд энэний дараа удалгүй мусульман ахан дүүс нэртэй бүлэгт гишүүнээр илсэн бол шууд алга ялтай гэсэн хуулийг баталсан байдаг. За тэгэхээр одоо шууд хуулиараа энэ одоо шашны урсгалтай хүмүүсийг алж болно гэсэн хууль гараад ирчихэж байна. Тэгээд энэ шинэ хууль нь одоо яг энэ бослогынх нь голомтолж исэн Хама гэдэг хотоос эхэлсэн юм бэлээ. За тэгээд энэ хотод 1982 онд 12 мянган цэрэг танктай орж яваад 27 хоногийн дотор 40 мянган хүнийг алж 100 мянган хүнийг барьчихсан байдаг. Тэгээд энэ хядлага болсныхан дараа бүх одоо уул мөрийг нуухын тулд одоо Хама хотыг энэ ч одоо амар түүхтэй хот ч гэдэг олон жил байж олон зуун жил байжсан хот шууд булдозердод газрын хөрстөн ингээд тэгшилсэн байлээ. Тэгэхээр нь одоо тэр хавьд хот нь сайхан сэргсэн л байлээ л дээ. Тэгтээ 1982 онд тэнцээс бүр авах юучгүй үлдээсэн байдаг. Тэгээд энэ мусульманчуудын бослогыг бол ингэж бүр цус урсгаж тий өөрийнхөө улсын хүмүүс цус урсгаж дарсныхаа дараа Хафиз одоо эрх мэдлээ баттгах үйл ажиллагаа руу орсон байдаг. Тэгээд тэр ямар арга хэмжээ авсан бэ гэх юм бол улс даяараа ингээ өөртөө зориулаад хөшөө босгож байгаа хөрөг зураг ингээ бүх том газар тавиулаад яг дахин шүтэх арга хэмжээлээ орж байгаа байхгүй юу. Одоо нэг өөрөөр хэлэх юм бол яг ингээ хойд солонгосын ардаас орж байгаа. За тэгээд Хафиз 1987 онд зөвлөлт холбоотой улсад альчилж очиж исэн. Тэгээд Горбачев Хафиз хоёр уулзахад Горбачев хоёр шаардлага тавьсан юм бэлээ. За эхний шаардлага нь юу байсан бэ гэх юм бол одоо Горбачев ч өөрөө яг барууны харилцаагаа ингэ сайжруулах гэж оролдож исэн. Америкт харилцаагаа сайжруулах гэж оролдож исэн. Тийм учраас Сир улс Израильтай бас харилцаагаа сайжруулаач яа гэж шаардлага тавьсан байдаг. Хоёр дахь шаардлага нь юу байсан бэ гэх юм бол энэ зөвлөлт холбоотой улс чи өмнө Сирт маш их мөнгөн тусламж хөнгөлөлттэйгээр одоо зэвсгийн нэрээр зардаг байсан бол за одоо бидний харилцаа яг тэгш болно шүү. Та нар манайхаас бараа худалдаж авах гэж яг бодит зах зээлийнхаа үнээрээ худалдаж авна гэж хэлж байгаа. За тэгээ яг ингээд зөвлөлт холбоотой улс задрахаас өмнө Сир ингээд нэг Арсангийнхаа тусламжийг алдчихж байгаа байхгүй юу. За тэгээд дарангуулагч гэдэг хүн чинь олон улсынхаа дэмжлэгийг алдаад эхлэх юм бол дэглэм нь нурдаг. Тэгжсэн чинь 1990 онд Саддам Хусейний Кувейт руу халдан давталсан байдаг. Энийг Саддам Хусейний нэвтрүүлгээр илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэгэхэд Хафиз одоо Саддам Хусейний дэмжигийн оронд шууд Америкийг дэмжиж Иракийн эсрэг 14 мянган цэрэг оруулсан юм бэлээ. Тэгээд Америкийн талд орно гэж байгаа нь бол өөрт нь амар ашигтай байсан. Тэгээд Америктай хэд хэдэн чухал зүйлүүдийг тохирсон. Эхний хамгийн түрүүнд тохирсон нэг зүйл нь юу вэ гэх юм бол одоо Ливаны иргэний дайнд энэ Сир улс ч оролцоод байгаа шүү дээ. Энэ иргэний дайнд оролцохыг нь одоо бити оролцоо гэж биднийг битгий шүмжлээ дээ гэж шаардлага тавьсан байдаг Америкийн талд. Тэгэнгүүт одоо Сир улс босгочдыг бүр мөсөн дарж ягаад өөрийнхөө ноёрхлыг тогтоосон байдаг. Тэгэхэд Ливан улсыг өөрийнхөө эзэмшилд авчиж байгаа нэг талаас Америк шүмжлэхэ болоод эхлэнгүүт одоо 20 гинээр тавьж байгаа шүү дээ. Хоёрт Америкийн талаас 2 тэрбум доллар мөнгөнд тусламж шаардсан байлээ. Тэгээд энэ 2 тэрбум доллараар эдийн засгаа төрч гисэн одоо жоохон сэргээсэн байдаг. Тэгээ гуравт US шаардлага тавьсан байх гэх юм бол олон улсын хоригоо гаргаач гэдэг шаардлага тавьсан байлээ. За тэгээд яг ингээд зөвлөлт холбоотой улсын дурах гал одоо яг яах нь мэддэхгүй гадаад дэмжлэггүй болоод эхэлжсэн чинь зөвлөлт холбоотой улс гэдэг арслангаас шууд зайгаа бариад Америкийн тал руу орчиж байгаа. дахиад нэг арслантай болчихлоо. За ингэнгүүт 1994 онд энэ Хафиз залгамж чулааныхаа асуудалтай илүү анхаарч эхэлж байна. За нэг сонирхолтой зүйл хэлээд одоо өнөөдрийн манай гол дүр Башар Ал Асад анханасаа энэ Хафизийн залгамжлагч болох ёсгүй байсан юм билээ. Дээрээ ахтай байсан. Тэгээд тэр хамгийн том ах нь Басид Ал Асад багасаа бүр ингээ аавыгаа яг дагаад те улс төр цэргийн эрдэмтэд суралцж явж исэн. Тэгсэн чинь 1994 онд 31 настай автомашины ослоор нас орсон юм бэлээ.
яг нас орсон гэж хэлж байгаа нь одоо нэг жоохон гонигтай сонсогч байгаа ч гэсэн. Гэхдээ энэ чинь бас нэг дарангуулагч хүүхэд байсан. Хүч талд оров тий. Тэг яг үнд бол хүч талд орсон юм байл. Яг ингээ уншсан чинь Альпийн нуруу бензтэйгээ Альпийн нуруугаа нисгээд онгоцны бодлогоо явж ягаад осолд орсон юм бэлээ. Тэгэхээр энэ бол бүр аавынхаа араас яг үнэхээр төгс бэлтгэгдсэн дарангуулагч байсан. Тийм. Тэгэхээр одоо бас л ялгаагүй ард иргэдийнхаа золиосонд ингээ сайхан машинтай, сайхан Францаар аялахгаа явж исэн байгаа тоххой. Тэгэхээр бас л 1994 онд одоо үхэж талд орсон нэг болох дарангуулагч байсан юм билээ дээ. За тэгээд манай хүн дарангуулагч болох болсон юм байна. Тий, Башар яг одоо тэгээд ах нь одоо үхэж талд орсныхаа дараа бол дарангуулагч болж байгаа юм. Гэхдээ өөрөө яг энэ үед Лондонд нүдний эмчээр суралцж исэн. Тийм тэнгууд одоо ах нөхснийхэн дараа шууд улсдаа буцаж ирээд 6 жилийн хугацаанд одоо Башарыг дагаж явсан байдаг. Тэгээ Башар одоо бас ирээдүгөө яаж бэлтгэж байна гэх юм бол өөр одоо энэ Хафез Башарын яаж бэлдэж байна гэх юм бол одоо хүүхдийнхаа замд орох, замд тэглэх, эсвэл одоо хүүхдийн түлхэж унах магадлалтай бүх хүмүүсийг намаасаа халж ажилласан зайлуулсан байдаг. Тэгээ баг зайлуулсан гэдэг нь бүгдэнд барьчлсан гэсэн үг юм байлээ л дээ. За тэгээд 2000 оны 6 сарын 10-нд Сирийн дарангуулагч эцэг Асад буюу Хафез Ал-Асад 69 настай зүрхний чигдээсээр үхэж талд орлоо. За хоёулаа дараагийн хамтран ажиллагч ярьж байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бикутан гидс дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр Ленус Мед оруулж ирдэг эднийх манууд амин дэмээр баялаг хавар оройндор хүүхэд багчуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд ашигтай бактери эрдэс бодисыг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай 4 төрлийн энэ Бикутан гэж хүүхдийн витаминыг бидэнд санал болгоод байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань хичээл сургууль амарлаа. За одоо нэг хэсэг сайхан хүүхдүүдээ агаарчлаханд гаргаад амраая да гэж бодож байгаа бол бидний одоо нөгөө хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрүүлдэг, дархлаагийн дэмждэг, өвөлд нь бэлддэг хамгийн чухал үйлрэл энэ зуны гой бэлтарч явах энэ үйлрэл байдаг. Тэгэхээр энэ үеэр агаарчлахын гаргахаас гадна витамины хэрэглээг нь ерөөсөө алдагдуулж болохгүй. За дээрэс нь 4 төрлийн витамины агуулмжтай Бикутаныг аваад хэрэглэсэн нь одоо биднэрт нэг үйлдэлээрээ 4 ашигтай үйлдэл хийж байна гэсэн үг юм аа. Тэгэд эмийн сангуудаар бүх эмийн сангуудаар хотолтоологдож байгаа. Лавлахыг хүсэх юм бол 80 351 91 99 34 97 17 утасны дугаараар лавлаарай. За ингээд чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Бикутан гидстэй баярлалаа. Баярлалаа. За одоо ингээд өнөөдрийн яг гол дүр гарч ирж байна. Энэ надад нэг л гайгүйч дарангуулагч байж болох юм шиг бодогдчихлаа тийм. Гэж бодож байгаа. Тэгтээ одоо гайгүй дарангуулагч байдаг юм байл дээ. За тэгээд Башар Ал-Асад яг энэ үедээ бол 35 настай байсан. Тэгээд одоо эцэг Асадыг нас барсанаас хойш хэдхэн цагийн дотор парламент хуралдаад ерөнхийлөгч болох босго насыг нь 40 байсныг шууд 34 болгочихж байгаа. Тэгээд төрийн эрэхт одоо Башарт хүлээлгэн өгч байна. За Башар бол өөрөө уул нэг янзын барууны боловсралтай, орчин үеийн техник, технологи сонирхдаг, харилцааны чадвартай. Тэгээ бас ихнэр нь Британд өссөн эмэгтэй хүн байсан байлээ. Тэнгүүд одоо яг энэ парламент ард иргэд бүгдээрээ энэ Башарыг арай өөр цаг үе авчрах байхаа, тэгээ арай нэг орчин үеийн арай нэг гоё дарангуулагч байж магадгүй гэсэн бодолтой байсан байдаг. Тэгээд энэ Башарын засаглалыг Дамаскын хавар гэж нэрлэдэг байсан байлээ. Сүрхэн нэртэй. Тийм. Тэгсэн чинь Башар бол угаасаа засаг барих хугацаанд ердөөсөө юм сайжруулаагүй. Яг өмнө байсан дарангуулагч засгийг ирч одоо ердөөсөө шинжилгээгүй өөрчлөөгүй. Яг аав нь ямар байсан тэрнийхээ замаар л явсан байдаг. Тэгэхээр авторитар төрн яг ингэ тэрвэр үлдсэн юм байлээ. За тэгээд 2001 оны 9 сарын 11-нд Нью-Йорк хотод одоо террорист халдлага болж исэн. Тэгээд Америкийн нэгдсэн улс одоо энэний хариуд нь шууд терроризмын эсрэг дайн зарлаж исэн. Тэгтэл Хамас бүлэглэл энэ үед одоо Сирд байрладаг байсан. Тэгээд Сирийн арим энэ Хезболла террорист бүлэгт зэсэг техникээр дэмжиж тусалдаг байсан юм байлээ. Энээс нь болоод одоо Америкийн нүдэнд терроризмыг санхүүжүүлэгч гэж Сир харагдаж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ энээс нь болоод Сир Америк хоёрын найрсаг харилцаа зогссон байдаг. Яг нэг 90 онд эхэлж исэн. Найрсаг харилцаа тийм. Арай гэж олж авсан харилцаа шүү дээ. Нөгөө эдийн засаг бүх ард түмнээ умартан гадаад харилцаагаа тэр арслангал авч үлдэх гээл үзэж тарсан чинь нураац юм уу тий. Тэгсэн чинь энээс нь болоод Америк чинь бид нар Сирт ердөөс харилцах баг хэрэггүй юм ба штэ гээд энэ харилцаа зогсоосон байдаг. Тэгэд энэнийхээ үр дүнд 2004 онд 4 оны 9-р сард Нүб энэ Сирийн цэргүүдийг бүгднийг Ливанаас гаргах шаардлагыг тавьж эхэлж байгаа.
Тэгэд Ливан улс одоо 20 жил нэг янзын Сири улсын дарангуйлалд орос байж ягаад нэг юм эрхчлэг авлаа. Тэгжсэн чинь яг удалгүй Ливаны ерөнхий сайд Рафик Хариригийн моторт цуваг тесрэг бөмбөөр дэлбэлж исэн. За тэгээ энэ халлагыг Сирийн дэмжлэгтэй Хизболла бүлэг хийсэн гэд энэ Сирийн нэр хүнд бас Башарын нэр хүнд олон улстай маш их хурдан муудсан байдаг. Тэгээд бидний өмнөх олон дугаараар ярьжсэн 2011 онд нөгөө Арабын алдарт Араб хавар эхэлсэн. Тэгээд энэ хувьсгалын давалгааг одоо ойрхон дорнох байсан бүх дарангуулагч нар нэг нэгээрээ унж эхэлж байгаа байхгүй юу. За тэгээд энэ яаж унж исэн бэ гэх юм бол тэр улсад байсан арим нь дарангуулагчид төлөж унгаагаад яг төрийн эргэлт хийж исэн юм. Тэгсэн чинь энэ Сир улсад яаж исэн бэ гэвэл одоо энэ Башарын аав нь яг ингээд цэргийн эргэлдэх хийх ямар ч боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлээд хүйдээ өгсөн байсан байхгүй юу. Тийм. За энэ яаж тэгсэн бэ гэх юм бол энэ Сирийн цэрэг болон тагнуулын бүх үдирдэгч нь бүгдээрээ Алави явах саднууд байгаад байгаа. Тэнгүүт энэ цэрэг Башар 2 байлаад эхлэх юм бол энэ нөгөө сүннит мусульманчууд нь бүгдээрээ эднийг барьж иднэ гэсэн нөхцөл байдал бүрдсэн байгаа тоххой. Тэгэхээр арин Башар 2 хизээч бие биентэйгээ ердөөсө байлдаж болохгүй болчихж байгаа. Тэрийг нь мэдчихсэн учраас цэргийнхэн ердөөсө Башарын эсрэг хөдөлж чадаагүй. За тэгээд энэ Арабын хавар яг энэ Сир гэдэг улсад ирсэн чинь ард иргэн бүгдээрээ жагсаж суулгаж эхэлж илаа. Тэгтэл Башар эднэрийн хариуд нь юу гэж хэлсэн бэ гэвэл шууд цэргийн хүчээр энэ баслагуудыг зогсоож ирсэн. Бүгдийг шууд одоо буудаал цус урсгаж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд 2 сарын дотор 4,000 жагсагч алаад 12,000 жагсагчийг барьчилсан байдаг. Тэгээд энэ Дарай гэж нэг хот байдаг байсан билээ. Дарай. Тэгээд тэр хотын иргэдэд одоо нэг хүнс ус авчирч өгөх гээд нэг ойролцоох тосготын хүмүүс нь ирж исэн чинь Башарын цэргүүд бүгдэн гал нэгээд 40 хүн алсан байдаг. Тэгээд энэ 40 хүний тоонд нь одоо мэдээж эмэгтэйчүүд хүүхдүүд орсон байлээ. Тэгээд энэ Дарай, Хама, Хомс, Латикия гэдэг зэрэг хотод 256 хүүхдүүд амь өргөцсөн. Тэгээд үүнээс болоод одоо нөгөө 50 чагсаал цуглаанч одоо шууд ингээд зэвсэгт бослого болоо хөвөрчиж байгаа. Тэгээд Арабын бусад улсууд бүгдээрээ Башарыг маш одоо хурцаар шөмжилж исэн. Тэгээ хот тосготоос нь цэргээ гаргаач гэж амар хатуу чанга шаардлага тавьж эхэлж байгаа. Тэгээд 2013 оны 8 дугаар сар гэхэд босгогчд асар хүчтэй болж яг энэ Башарыг унахад бэлэн болж исэн байгаа байхгүй юу. Энэ Башар ч ямар ч олон улсын дэмжлэггүй арслангүй болцсон байсан. Тэгсэн чинь Ираны дэмжлэгтэй Хизболла бүлэг орж ирээд Башарыг дэмжиж эхэлж байгаа. Тэгэд Сирийн иргэдний дайнд орж гинэ. Тэгэхээр яг унах гэжсэн чинь Ираны тал орж ирээд Башар тусаад эхэлчихэж байгаа. За тэгээд энэ үед энэ Башар яг босгогчдын эсрэг мэдрэлт нөлөөлөх хий ашигласан юм байлээ. Тэгээд мэдрэлт нөлөөлөх хий ашиглана гэдэг бол одоо олон улсын тавцан дээр олон улсын шүүхээр шууд одоо хүндрэлтний эсрэг дайсан болж хуурж байгаа. Дайны гэмт хэрэгтэн болоо хуурж байгаа байхгүй юу? Тэгээд яг энэнийг болохоос өмнө 2011 онд одоо нөгөө Арабын хувьсгалтай тэмцэж байхдаа Башар маш нэг Башир арга хэрэгсэн байдаг. Башир арга хэрэгсэн. Башир арга хэрэгжээ. За энэ Башир арга нь юу байсан бэ гэх юм бол энэ Сирийн шоронд байсан мусульман хэд даврагчдыг сулж байгаа. Тэд тэгээд 50 жагсагчд руу орж жагаад тэмцлийг одоо зэвсэгт бослого болгож хорж байгаа байхгүй юу. Яг одоо төсөөлөд үзэх юм бол одоо хоёлаа ингээд сквадрын талбай дээр ингээд амар 50 жагсаал цуглаан хийжсэн чинь нэг өдөр ингээд цэрэгтэй юу буутай хүмүүс ороод ирчихэж байгаа. Агт чинь толгойд буутай хүмүүс орж ирээд энэ манай жагсаал цуглааныг одоо босгогч тэмцэгч одоо дайны байдалтай болгочихж байгаа. Тэнгүүт энэ тэмцэл угаасаа утгаа алдаа хуурчиж штэ. Одоо энэ засгийн газар нөгөө энэ ард иргэд чинь 50 жагсаа боллоо. Бидний эсрэг буудаад эхлэх юм бол бид нар өөдөөс нь буудаад эхэлнэ гэж байгаа. Тэгэд энэ одоо хит даврагчд нь бүгдээрээ одоо барууны сэтгүүлчдийг бүгдийг баривчилж яагаад камерын өмнө толгойг нь чавчиж эхэлж исэн байдаг. Тэгээ энэ бичлэгүүд нь одоо 2011-12 онд интернетээр маш их цацагдж исэн. Тэнгүүд яаж харагдаж байна гэх юм бол энэ Башар ч нь одоо өөрийнхөө жагсаал цуглааныг цусаар ингээд дарж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь жагсаал цуглаан ингээд террорист бүлэг болчонгууд олон улсын давцсан дээр терроризмын эсрэг нэг гоё баатар дүртэй болоод хуурчиж байгаа байхгүй юу. Тэнгүүт одоо
олон улсын төвшөнд яах вэ гэхээр за энэ террорист бүлгийг дэмжих үү эсвэл Башарыг дэмжих үү гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр шууд Башарыг дэмжих аргагүй болж байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс за терроризмыг мэдээж дэмжиж болохгүй юм чинь Башарыг дэмжээгээд Башарыг дэмжиж эхэлсэн байдаг. Тэр нэг баривчлагдсан байсан хідэн цэрэг өстө өргөл барьцанд явж байгаа юм байна тий. Тэд нар одоо яг голд нь ороод одоо бүр аимшиг болж ирсэн. Тэгээд энэ цэргүүд нь шууд Аль-Каидагийн юуг авч эхэлсэн юм бэлээ. Тусламжийг авч эхэлсэн юм бэлээ. За тэгээд энэ Аль-Каидагийн тусламжийг аваад энэ жижигхэн нэг жоохон асуудал үүсэх ёстой байсан бүлэг нь улам томроод одоо бидний мэдих нөгөө ISIS Исламын улс болж хувирсан байгаад байдаг. Тэгээ одоо ч гэсэн энэ ISIS чинь ингээл тэр Арабын улсуудаар амар хүмүүлэл явж л байд юм бэлээ. За тэгээд мэдээч энэ яг унах гэжсэн чинь Америкийн нэгдсэн улс за террористуудын эсрэг бид нар энэ Башаартай хамтрах шаардлагатай болчлоо гэд Башаарын дэглэм ахаал нэг амзуулгаагаад үлдчихэж байгаа юм ба. Яг үнэ. Тэгээд ядаж одоо Америк нэгдсэн улс энэ Сирь дотор чинь одоо энэ Башаарын айр байгаад байна, босгочд байгаад байна, энэ ISIS бүлэг байгаад байна. Энэ дээр нэмээд Курдуудыг зэвсэглээд оруулсан байдаг. Курдууд гэдэг нь одоо Ираны хүмүүсийг зэвсэглээд оруулсан байдаг. Тэгэхээр энэ Сирийн нөхцөл байдал одоо ингэ дөрвөн талтай нэг одоо бүр аимшигын иргэний дайм болох хурцж байгаа байхгүй. Одоо яг амьд тамл бол хурцж байгаа. Тэгээд 2015 он гарахад босгочд Сирийн газар нутгийн 75%-ийг эзлээ авцсан байсан. Тэгээд Башар бол одоо үнэхээр амар хүнд нөхцөл байдал орчиж байгаа байхгүй. Улсын 25% нь л өөрийнх нь эрх мэдэлд үлдсэн байсан. Тэгээд яг унах гал бэлдэжсэн чинь ахаал гадны тусламж ороод ирж байна. За энэ удаа ямар гадны тусламж байсан бэ гэх юм бол Путин орж ирж байгаа. Тэгээд Башарын цэрэг Оросын нисэх хүчний дэмжлэгтэйгээр Алеппо хотын тулаанд ялалт байгуулсан байдаг. Тэгээд Путин Башарыг одоо цэрэг зэвсгээр хангасан. Тэгээд энэ дээр нэмээд дипломат арга замаар өмгөөлж хамгаалж туслаж исэн юм бэлээ. Ингээд нүб дээр Башарыг шүүх хурлаар дуудаж байгаа байхгүй юу. За химийн зэвсэг ашигласан, дайны гэмт хэрэгээр буруутгасан. Тэгсэн чинь бүгднгийн Орос голоос нь хориг тавьж зогсоосон байдаг энэ шүүх хурлуудын. За Путин яг үүнийг юу гэж тайлбарлаж ирсэн бэ гэх юм бол ямар үндслэлээр юу гэж тайлбарлаж ирсэн бэ гэх юм бол терроризмын эсрэг дайнд хүч хавсарч байна гэж байгаа байхгүй юу. Энэ Сирийн улсад ч одоо терроризм гэдэг бүлэг чинь улам томроод байгаа учраас Путин орж ирээд энэ чинь эсрэг би үзэж байгаа шүү дээ гэж олон улсад өөрийгөө гайхуулж байгаа. Гэхдээ энийг нь жоохон судлаад үзэх юм бол яг энэ үед яг 2010 оны үед Чеченд байгаа мусульманчууд, Оросын нэг хэсэг Чеченд байгаа мусульманчууд энэ Сирь улсаас жишээ аваад бослог гаргаж магадгүй байна гэсэн айдас төрсөн байлээ. Тэгээд Путин за энэ Сирьд байгаа мусульманчуудыг заавал зогсоох хэрэгтэй байна гэд энэ Башарын талд орж тусламж дэмждэг үзүүлж эхэлсэн байдаг. За тэгээд хүнс 4 жилийн хугацаатай Оросын дэмжлэгтэй Башарын айрам ингээл жоохноор улсаа буцаагаад эзэлж авч эхэлж байгаа. Маш амжилттай ажиллаж исэн. Тэгээд 2019-с 2020 оны хооронд Сирийн хойд хил дагуу Идлиб хотыг эзэлж авахаар энэ Оросын айрам Башарын айрам цохилт өгж байгаа. Тэгсэн чинь тэнцээ амь өргөцсөн хүмүүсийн одоо босгочдын дотроос нь нэг турк цэргийн юу гарч ирж байгаа, цогц гарч ирж байгаа. За энэ турк цогцос гарч ирж байна гэхээр Орос турк хоёр хоорондоо санамсаргүй байлтцсан болж хурж байгаа байхгүй юу. Тэгээд энэ турк чинь НАТОгийн гишүүн байсан учраас одоо энэ олон улсын давцсан дээр маш том асуудал болж хуурахаар байсан байгаа гэдэг. За турк цэргүүд тэнцээ яагаад байсан бэ гэх юм бол энэ Сирь гэдэг улс чинь турктэй хилдэг. Тэнгүүт энэ Сирээс маш олон хүмүүс одоо нэг дайнаас нь болоод цугтаж турк руу ороод ижсэн. Тэгээд тэрийг зогсоохын үүднээс энэ туркийн цэргүүд орж ирээд тэнцээ нь одоо ингээ хаалт дөрвөстийг зогсоох хаалт тавьсан байсан байлээ. Тэгээд тэрийг нь мэдгүй энэ хоёр бие бинтэйгээ санддаг байлцсан байдаг. Тэгээд Путин тэгээд Туркийн ерөнхийлөгч Эрдоган хоёр хилцээр хийж яхад энэ фронтыг зарцаахаар шийдсэн байлээ. Тэгээд яг албан ёсоор энэ Сирь гэдэг улс нь дөрөв хуваагдаж байна. За нэг талдаа Сирийн газар нь одоо нэг хэсэг нь Башарын мэдэлд орчиж байна. Баруун хойд хэсэг нь босгочдын мэдэлд орчиж байна. Тэгээд хил орчим нь Туркийн мэдэлд орчлоо. Тэгээд нөгөө зүүн хойд хэсэгт нөгөө Америкийн оруулж ирж ирсэн Курдууд нь эзлээ авчиж байгаа. Тэгэхээр энэ Сирь улснууд ингээ бүр дөрөв хуваагдсан оршуулгын газар болоо хуурч байна. Тэгээд энэ Башар бол одоо оршуулгын газрын хаанараа байж байгаа. Амьд. Тийм амьд.
Тэгээд 2020 онд Америк нэгдсэн улс Цезарийн тогтоол гэж гаргаж ирсэн. За энэ ямар тогтоол байсан бэ гэх юм бол сэрд хөрөнгө оруулахыг оролцсон компани болон засгийн газрын эсрэг маш хатуу арга хэмжээ авна гэсэн тогтоол байгаад байгаа. Ингэнгүүт сэр чинь гадаадс нэг жоохон тусламж зээл аваад идэг, эсвэл гадаад харилцаатай бараа худалдаж аваад экспортлоод идэг байсан бол энэ бүгдээ зогсчлоо. За тэнгүүд дахиад одоо зөвхөн Оросоос дэмжлэг аваад идэг. Тэгэд сэр ямар арга хэмжээ авсан бэ гэх юм бол шууд Каптагон гэдэг нэг хар тамхиг улсдаа үйлдвэрлээд эхэлчихэж байгаа. Энэ Каптагон гэдэг хар тамхи бүх өөрийнхөө ойр хавьтайгаа бүх хөршөдлөгөө гадагшаа гаргаад эхэлчихэж байна. Тэнгүү тэнцэнсээ мөнгө олоод эхэлчихэж байгаа байхгүй. Энэ улс нь нэг янзын бүтэн улсаараа картел болоод хуурч байна гэсэн үг. Тийм байна. Тэгжсэн чинь нөгөө хөрш орнууд нь бүгдээрээ одоо шууд сэртэй харилцаагаа сайжруулах гэж хичээж байгаа. Яг гэвэл хилээр нь ингээд сэрээс амар хэмжээний хар тамхи орж ирээд байсан учраас шууд Башартай харилцаагаа сайжруулад 2023 онд Арабын лигт буцааж оролцсон байдаг. Тэгэхээр Башар ахаал ингээд нэг амин үлдчихэж байгаа байхгүй юу. Ахаал нэг гадны тусламж байхгүй яг унтах гал бэлтжижсэн чинь энэ одоо өөрийнхөө одоо сэргэлэн цангаа ашиглаад буцаад Арабаас дэмжлэг авч эхэлсэн байдаг. За тэгээд 2022 онд одоо бидний мэдж байгаагаар Путин Украинтай дайн зарласан байдаг. Тэгээ энэ дайн бол одоо Путиний бодсоос хэд дахин удаан үргэлжилсэн, одоо ч үргэлжилсэн хэвээрээ байгаа. Тэнгүүд Оросын айрам шууд өөрийнхөө фронт руу анхаарах хэрэгтэй болоод эхэлчихэж байгаа. Тийм учраас одоо тэр сэрт байсан бүх зэргүүдээ Орос буцаж татаж авчиад Украины дайнд оруулсан. Тэнгүүд одоо Оросод энэ Башар ч бол нэг сонирхолтой хүн биш болчихж байгаа. Тэнгүүд Башар одоо юутай үлдэж байна гэх юм бол яг өөрийнхөө зэргүүдтэй л үлдэж байгаа. Тэгсэн чинь өөрийнх нь зэргүүд нь бүгдээр нэг ялцарсан хэрэг хүмүүс болцсон байгаа байхгүй. Дандаа яагаад гэвэл Оросын зэргүүдээр дайна байлдасаар хагаад өөртөө юу хийж мэдэхгүй, ямар зэвсэггүй хамгийн өмнө байхгүй болцсон, хайран болцсон байсан юм байлээ. Тэгээд 2024 оны 11-р сарын 27-нд Туркийн дэмжлэгтэйгээр босчдын айрам хөдөлж жагаад Башарын эсрэг хөдөлж эхэллээ. За энэ удаад бол одоо Башарыг ямар ч аврах тусламж үзүүлэх хүн байхгүй байсан. Тэгээд энэ Башарын 13 жил Башарын мэдлэлд байсан Алеппо хотыг ганцхан хоны дотор эзэлж авсан билээ. Тэгээд засгийн газрын цэргүүд шууд 4 дахь хугацаа тайлаад энэ дайнасаа цуцсан байгаа байхгүй юу. Тэгээд 7 хоногийн дараа Хама хотыг Башар бас алдсан. Тэгээд энэ Хама хотыг алдсныхаа дараа Башар шууд олон улсад өөрийнхөө огцорж байгаагаа мэдээлэл өгөөд Осло цуцсан байдаг. Тэгээд Путин төрөнд бол одоо Москвад оргон л олгосон. Тэгээд одоо Сирийн улсыг 54 жил сүрүүлсэн эцэг хүү хоёр ноёрхол нь ингэж төгссөн байдаг. За одоо Башар бол амьд байгаа. Одоо ч гэсэн амьд байгаа. Тэгээ гэр бүлээрээ Москвад амьдардаг юм байлээ. За тэгээд Башарыг унсны дараа Сир улсад шинэ удирдагч Аль Шара гэдэг хүн гарч ирсэн. Тэгээ одоо ч хүртэл байгаа. Тэгэхдээ энэ Сир улс ирээдүйд яг ямар нөхцөл байдалтай байх вэ гэхэд бол ердөөсөө мэдхэд хэцүү байгаад байна. Тэгэхдээ одоо нөхцөл байдлыг харахад бол одоо Туркийн нөлөө байна, Америкийн нөлөө байна, Оросын нэг жоохон нөлөө байгаад байна, Израилийн нөлөө байгаад байна. Тэнгүүд ийм газар дээр одоо шинэ удирдагч гарч ирээд энэ улсуудын тэнцвэрийг яг хэр доктортой байлгаж чадах вэ гэдэг дээр би бол амар эргэлзээтэй байгаа байхгүй юу. Ялангуяа одоо энэ цус 50 дарангуулагч нэвтрүүлгийг одоо маш олон дугаар хийсэн. Тэгээд дарангуулагч хүн үхэж далд орлоо, улсаасаа зүхтлаа. Тэгснийхэн дараа улс нь сэргэх нөхцөл бол амар бага байгаад байдаг тий. Бараг хизээч сэргдэггүй дандаа л ингээл би нэгээ төлөж унагаадаг авилга нь дандаа амар том асуудал байгаад байдаг. Тийм учраас одоо яг муугар хэлэхэд энэ шинэ удирдагч Аль Шара утгагүй баг төлөж унгаагаад нэг ахиж нэг цэргийн эрэлт гарах байх тал гэсэн таамагтай би байж байна. Ястой. За яг уу маа нэрээ. Одоо тэгээд удирдагч гарлаа дарангуулагчийн өнцгөр харъя л да. Тэглэж гэсэн энэ улс орн ч мангар олон хуваагдсан, маш олон хэсэгт хуваагдсан байгаа учраас хэцүү юм те. Тийм. Одоо үнэхээр нэг гоё мундаг ухаантай сэргэлэн сайхан сэтгэлтэй удирдагч гарч ирээд энэ дөрвөн бүлгүүдийг яг бас нийлүүлж чадахгүй юу? Үүндээ бол гадны нөлөөнд байгаад байгаа учраас бараг чадахгүй л гэж бодож байна. За энэ дарангуулагч мань өхөж талд ороогүй ч гэсэн бараг үгснээс ялгаагүй болсон байна бас тий. Гэхдээ одоо бас Москвад яаж амьдарч байгаагийн талаар бол мэдээлэл байдаг юм байлээ. Ердөөсөө гадуур өөрөө үзэгдэж болохгүй. Гэхдээ Москвад одоо нэг газар тэгэл амьсгалж байгаа. Одоо мэдгүй интернетээр өөрийнхөө нэрийг хайгангуудын нод мөндрийн нэвтрүүлэг гараад ирж ш. Бас магадгүй л баг. За баярлалаа. Энэ жилийн юу дуусч байгаа тий.
Ононгийн маань бэлтгэсэн бүтэн жилийн цус дарангуулагчдын нэвтрүүлэг өндөрлөж байна. За энэгээр бид одоо өгч талдараа гэж баясан ярьдаг ч гэсэн бид бас тий улс орныг удирдах айгүй муу хүчнүүд ч юм уу муу хүмүүс яаж удирдах сүрүүлж байгаа түүхүүдийг харна гэдэг бол одоо бас эсэргээрээ гэрэлхийгээ хайж байгаа зү тий. Гэхдээ ер нь дарангуулагчийг сонсоод тахаар нэрэл нөгөө 7 мартаад тэгээд тэр засаглал нь айгүй амархан ч юм шиг зүгээр айгүй аимшигын аргаар тий ингэж эзэлж байгаа. Тэгээд яг зарим жишээнүүдийг харахад бол хүмүүсийн тэр нэг өөрийгөө хүрээлүүлдэг, толгойлогчдыг дандаа өөрийн талд тавьдаг, зарим хүмүүсийн амийг тагладаг энтрийг харахад бол бид бас тий энэ бол дарангуулагч биш үү гэж таньж болохоор айгүй олон шинж тэмдгүүдийг сурч авлаа. Баярлалаа. Баярлалаа. За шинжлэх ухаан танин мэдэх хот өндөр сог та бүхэндээ цус 50 дарангуулагч нэвтрүүлгийнхаа энэ улирлын сүүлийн дугаарыг хүргэлээ. Энэ нэвтрүүлгийг дэмжиж ажилласан чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Picottan Kids. За Atривинтэй чөлөөтэй амьсгалын Atривин дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлэг YouTube-ийн од өндөр сууг NTV телевиз, од өндөр радио 83.307 хостолгионоор та бүхэнд хүрлээ. Энэний дараа нэг юу дугаар байгаа те бас? Энэний дараа нэг дугаар байгаа. Та хэрхэн яаж дарангуулагч болох вэ гэсэн нэртэй дугаар байгаа. За ингээд энэ улирал яг дуусж байгаа маандаа баярлалаа. Баярлалаа. Дараа илрэлт болцсон. Дараа илрэлт. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.